Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анхан шатны йогийн хичээлдээ тавтай морил. За бүгдээр өнөөдрийн хичээлийг дээшээ харж хэвтээд эхлүүлье. За гутсан дээрээ өөрт тухтайгаар дээшээ харж хэвтээд. За биеийнхаа бүх булчингуудыг сайхан суллаад газар руу хүнд, газрын татах хүч рүү хүнд. За хоёр хөл маань хоёр тишээ сул, гарын алга дээшээ харсан байхаар. За хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх биеэ сайхан газар руу хүнд суллая. За тэгээд гицээрээ амьсгалъя. Гицээ амьсгалаа авахдаа гицээ дүүргээд амьсгалаа гарахдаа удаанаар амьсгалаа хамраараа гаргаад гицээ өөрлөгөө татаад үргэлжлүүлээд гүнзгий амьсгалаарай. Бүх анхаарлаа амьсгал дээр болон өөрийнхөө бие дээр авчираад биед маань ямар мэдрэмж төрж ийнэг одоо түүнийг ажиглая. Тайвшрий, өөртөө амрах боломжийг олгоё. Гицээрээ дүүр амьсгалъя. Оюун санаа маань өөр зүйл рүү, өнгөрсөн рүү, ирээдүй рүү явах нь хэвийн зүйл. Гэхдээ бид нар өөрийгөө шүмжлэхгүйгээр буцаагаад бүх анхаарлаа амьсгал дээрээ авчрах гэдэг хичээе. Амьсгал дээрээ болон өөрийнхөө бие дээр бие нь яг газартай хэрхэн шүргэлцэж байна. Яг шүргэлцэж байгаа хэсгүүд дээр бүх анхаарлаа аваачаад яг тэр хэсэгт яг ямар мэдрэмж төрж байна. Амьсгалах үед биеийн аль хэсэг илүү хөдөлж байна, аль хэсэг бага хөдөлж байна. Ажиглая. Бид нар яг одоодоо төвлөрөх чадварыг яг биеийн булчинтайгаа адилхан бага багаар хөгжүүлдэг. Яагаад гэвэл бидний оюун санаа ийш тийшээ савчаад сурчсан, дадчихсан, зуршил болчихсон байдаг. Тэгэхээр бид нар бясалгаж байх үедээ, амьсгал дээрээ төвлөрж явах үедээ, йог хийж явах үедээ зөвхөн одоодоо байх боломжтой байдаг. Тэрхүү тархиныхаа булчин гэх юм уу чадварыг бага багаар минут, секундээр хөгжүүлж илүү урт болгож идэг. За сүүлийн 3 амьсгал, 3 удаа гүнзгий амьсгал аваад гаргая. Дараагийн удаа 2 гараа толгой дээгүүрээ сунгаад 2 гараа салаавчлаад хуруунуудыг нь харин хөлөө үлмэр үжигээд бие уртааш нь сайхан сунгалаа өглөө босоод сүнэдэг шигээ нэг сайхан гүнзгий амьсгал аваад гаргая. За эндээсээ 2 гарыг салгаад хоёулангийн биеийнхаа баруун тал руу явууллаа. 2 хөлөө бас баруун тал руугаа явуулаад яг хавирган сар шиг эсвэл банан шиг хэлбэрт орлоо бүгдээрээ. За тэгээд биеийн зүүн хэсгийг сунгая. Баруун хөл дээрээ зүүн хөлөө тавьчих болно. Эсвэл мөн баруун гараараа зүүн гараа барьчих болно. Өөрт тухтайгаар. Гэхдээ бид нар бүгдээрээ биеийн зүүн хэсгийг тэр чигтэн сунгаж байна. Зүүн гар, бугуй, дал мөр, зүүн хавирга, хөвлий, ташаа, хөлний гадна тал, зүүн хөлийн гадна тал. Тэр хэсгүүд рүү чиглүүлээд амьсгалъя. Тэр хэсгүүдийг дүүргээд, тэлээд
За буцлаа биеийн төвд ирлээ. Одоо эсрэг тал руугаа, зүүн тал руугаа хоёр гарыг явуулаад, биенийхээ дээд хэсгийг мөн явуулаад, зүүн гараараа баруун бугуйнасаа барьж болно. Хоёр хөлийг бас явууллаа. Зүүн хөл дээрээ баруун хөлөө тавиад, биеийн баруун хэсгийг, биеийн эсрэг талыг сунгалаа гүнзгий амьсгалъя. Баруун гарын үзүүрээс эхлээд баруун хөлийн үзүүр хүртэл биеийг уртааш сайхан сунгаад хоёр талаас нь хүн татж байгаа юм шиг амьсгалах бүртээ тэр хэсэг рүү чиглүүлээд тэр хэсгийг дүүргээд амьсгалъя. За, хоёр гар хөлөө биеийн төвд авчирлаа. За, дараагийн удаа хоёр хөлийг дээш нэрвлөө. Аль болох өвдгөөрөө тэнгэр өсгий рүүгээ жигээд хөлийн артлын буюу өсгий рүүгээ жигээд хуруунуудаа өөр лүгээ чиглүүлээд хөлийн ар хэсгийг сайхан сунгаад өгье. За, хөлийн ар хэсгээс хоёр гараараа бариад за, үлмээ рүүгээ жийлээ. Өсгий рүүгээ жийлээ. Гэхдээ нурууныхаа доод зэгийг газраас хитрхи хөндөрүүлэхгүйгээр газар руу сайн нааж өгсөн байхаар. За, үлмээ рүүгээ жийлээ. Өсгий рүүгээ жийлээ. Хажуугаар нь амьсгалаарай. Үлмээ рүүгээ жийлээ. Өсгий рүүгээ жийлээ. За, хоёр хөлийг хоёуланг нь өдгөөр нь нугаллаа. Ингээд яг нурууны доод зэг газар хөндөрөх гээд байгаа учраас сайн газар руу нааж өгье. За, хоёр тийшээ өнхрөөд нуруундаа сайхан массаж хий, газартай шүргэлцүүлж байгаа хэсгүүдээрээ. За, тэгээд нурууны аль болох доод зэгийг газар руу сайн нааж өгөөд хоёр тийшээ өнхөрлөө нуруун дээрээ. Өнөөдөр бүгдээрээ биеийн чилээ гаргах баг зэрэг биеийн хөдөлгөөн хэсгүүдийг сайхан сунгаж өгөх, тэр хэсгүүдийг амьсгалаараа чөлөөлж өгөх бариллууд дээр төвлөрөх болно. За, дараагийн удаа зүүн хөлийг газар руу жигээд баруун хөлийг өвдгөөр нугалсан хэвээрээ үлдээлээ. За, доотлын буюу зүүн хөл маань, сунсан хөл маань итэвхтэй буяаж хангалсан өсгий рүүгээ жийлээ. Гүнзгий амьсгалъя. За, зүүн хөлөө битгий мартаарай ажиллаж байгаа гэдгийг. За, амьсгалаа аваад гарахдаа баруун хөлийг өөрлөгөө гизрүүгээ ойртууллаа. Амьсгалаа аваад биесээ холдуулаад гарахдаа өөрлөгөө ойртууллаа. Амьсгалаа авлаа. Гаргалаа. Амьсгалаа авлаа. Гаргалаа. За, одоо биеийн төв рүү авчираад гарахдаа одоо баг зэрэг гадагш нь авчираад суг руугаа ойртуулъя өгдгөө, баруун өгдгөө. За, эндээ барий. Өөрлөгөө татсан хэвээр гүнзгий амьсгалъя. За, биесээ холдуулаад энэ удаад нуруугаа бүгдээрээ мушгина. Зүүн гараараа баруун хөллийнхөө гадна талаас барьж агаад амьсгалаа аваад гарахдаа баруун хөлийг зүүн тал руугаа унгалаа. Нуруугаа мушгаад за, баруун гараа мөрний түвшинд дийлгээд харц маань баруун гарын үзүүрлүү тохоогоор нугалсан ч болно. За, зүүн гараараа харин баруун хөл дээрээсээ баг зэрэг дараад толгой маань, нүүр маань баруун хөлийн эсрэг тал руу чиглэж гин гэсэн үг. За,
хоёр дал мөр маань газраас хөндийрөхгүйгээр газар руу сайн наалцсан бахаар. Хөл маань харин агаар дээр газар хүрэхгүй байж болно. За амьсгалъя. Биеийн мөчгөрч байгаа, сунж байгаа хэсгүүдийг ажиглаад тэр хэсэг рүү чиглүүлээд амьсгалъя. Гидсэрээ дүүрэн урууны дунд хэсэг рүү тэлээд, хавиргууд руу тэлээд гидсээ дүүргээд бөмбөлгөөд амьсгалаарай. Харин амьсгалаа гаргахдаа гидсээ өөрлөгөө татаад би дотор байгаа агаарыг шавхаад дуустал нь гаргана. За буцаад биеийн төр рүү ирлээ. Баруун хөлийг доош нь сунгаад буулгалаа. За одоо зүүн хөлийг амьсгалаа аваад гарахтаа өөрлөгөө ойртуулъя. Шилбэн дээрээс нь хоёр гараараа барьжгаад өөрлөгөө татлаа. Амьсгалаа аваад гарахтаа өөрлөгөө ойртууллаа. Амьсгалаа авлаа. Гаргалаа. Сүүлийн удаа амьсгалаа аваад гаргалаа. За дараагийн удаа амьсгалаа аваад биесээ холдуулаад гарахтаа зүүн суг руугаа зүүн өвдгөө ойртуулад өгье. Баг зэрэг өөрлөгөө татаад хөлийг баг зэрэг гадагш нь сунгаад өгье. За гүнзгий амьсгалъя. За биеийн төв рүү авчираад өргөлөө. За дараагийн удаа биеийн төвд зүүн хөл маань ирсэн амьсгалаа аваад гарахтаа баруун гараа гадна талд нь зүүн хөлийн гадна талд авчирж агаад амьсгалаа гарахтаа биеийнхаа баруун тал руу унгалаа. Харцаа харин зүүн тал руугаа зүүн гарыг зүүн мөрний төвшөнд дэлгээд эсвэл тоогоор нуглаж болно. За тэгээд зүүн хөл маань баруун тал руугаа, харц маань болохоор зүүн тал руугаа эсрэг чиглэсэн байхаар нуруугаа мушгаад амьсгалаа авах бүртээ биеийн сунжгаа хэсгүүд рүү чиглүүлээд амьсгалаарай. За буцаад биеийн төв рүү толгоогоо авчираад хөлөө авчираад нуруунд дээр бүтэн хэвтлээ. За дараагийн удаа хоёр хөлөө өвдгөөр нуглаад өвдгөө цээж рүүгээ гуяг эзрүүгээ ойртууллаа. Шилбэн дээрээс хоёр гараараа барьжгаад эндээсээ бүгдээрээ happy baby буюу аз жаргалтай хүүхдийн байрал руу ирцгээе. Эхний удаад бүгдээрээ шагаан дээрээсээ эсвэл шилбэн дээрээсээ хоёр гараараа бариад өвдгөө сугнууд руугаа ойртуулад хөлийнхөө улыг тааз руу харуулад өөрлөгөө баг зэрэг татлаа. Гэхдээ нуруугаа газраас хөндийрүүлэхгүйгээр газар руу нурууны доод цэцгийг нааж өгөөд ойртууллаа. За гүнзгий амьсгалъя. За хоёр тишээ өнхөрч болно нуруундаа массаж хийгээд. За сүүлийн хоёр амьсгал энэ дээрээ.
За хоёр хөлийг нийлүүлээд газар руу буулгалаа, сунгалаа. Хоёр хөлийн хооронд мөний хэмжээний зайтай. За хоёр алгаа дээш нь харуулад биеэс ойролцоогоо 45 градусын хоол. Хамгийн сүүлийн байрлал болох шавасана бясалгалын байрлал дээр ирлээ. За багш нь одоо биеийн хэсгүүдийг нэг нэгээр дуутахад тэр хэсгүүдийг сайхан суллаад, булчингуудыг суллаад, газар руу суллаад өгөөрэй. За хоёр хөл маань хоёр тишээ чигчийн уруу талаараа унсан байхаар хоёр хөлийг шагаагаа суллаад, хоёр хөлийн эрээн булчин, хоёр хөлийн өвдөг, гоёны булчингууд, арцаг ташаа бүгд газар руу хүнд сул. За гидс хэвлээ. Ингэрцээж. Хоёр мөр. Хоёр гарын буглаг. Тохой. Шуу. Буглаг. Хугуй. Гарын алга, хуруунууд бүгд газар руу хүнд. Дээрээс нь маш хүнжил тавьсан юм шиг. За толгой газар руу хүнд. Газар руу хүндэрч байгааг мэдрээрэй. Нүрийн булчингууд суул. Дух тэнгээр хөмсөг хоёр тишээ суул. Нүдний алим дагц руу хүнд. Нүдээ зөөлхөн амьсан байхаар зохис сул. Хоёр хацрын булчин хоёр тишээ сул. Уруула зөөлөн жимээсэн баг зэрэг зайтай явж болно. Шүдээ зоохгүйгээр шүдээ суллаад хоорондоо зайтай. Эрүүгээ суллая. За амьсгал дээрээ төвлөрье. Амьсгал хэрхэн орж гарч байгааг мэдрээрэй. Хамарт ямар мэдрэмж төрж байна? Амьсгалаа авах үед хамрын дотор талд ямар мэдрэмж төрж байна? Амьсгалаа гаргах үед харин ямар байна? Агаар орж гарахад гурвалны дээд хэсэгт шүргэлцэж байгаа мэдрэмж нь ямар байна? Гэдэс яаж хөдөлж байна? Бүгдийг ажиглая. За хоёр гар хөлийнхаа хуруунуудыг эхэлж хөдөлгөөд зөөлхөн. Дараа нь хоёр гараа бугуугаар нь гадагшин дотгошин, хөлөө шогойгаар нь гадагшин дотгошин эргүүлээ. За бие сайхан нэг сунгаа дуртаашин. Тэгээд баруун тал руугаа хараад хөвтөе.
өөрт хамгийн тухтайгаар гараад ирлэж болно, хөлөө нугалж болно. Зүүн гар дээрээ тулаад дэше алхуурхан хөндөглөө. Огцсон биш. За. Өөрт тухтайгаа завлаад суй. Доороо юм өндөрлөө тавьбал илүү тухтай байх болно. За, өөртөө цаг гарган өөрийгөө хайрлаж йог хийсэн өөртөө талархъя гэж хэлье. Хоёр гараа цээжнийхээ өмнө залбирсан тавьчихлаа. Бүгдээрээ хичээлээ дуусгацгаая. Хоёр эрхий урууг хөмсгөний голд буюу тухны доод хэсэгт авчираад намасте. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай. За, энэхүү хичээлээрээ дамжуулан та бүхнийгээ өөрсдийгөө эмгүйгээр эмчлэхэд туслах шинэ хичээл, арга техникүүдээс бүрдсэн энэ групптэй нэгдэхийг урьж байна. Энэхүү хичээлүүдэд хамрагдсанараа та маш олон төрлийн бие сэтгэлийн өвчин шаналлуудыг эмгүйгээр, эрүүлэр, органикаар, байгалаар нь эмчлэх маш олон аргуудад суралцах болно. Та бүртгүүлэхийг хүсвэл энэхүү бичлэгийн тайлбар хэсгийг уншаарай.